Тэгэхээр Японы засгийн газрын тэтгэлэг 2-3 замаар ер нь өргөгддөг. Япон бол амар тийм практикл айгүй гоё газар. Дэлхийн амар том төвүүд дээр очиод явцсан бүх хүмүүс ерөөхдөө голтом ихэнх хүмүүс Японоор дамжсан байдаг байхгүй. Хүн боломжийг эрэлхийлээд авах юм бол ер нь хаач боломж байдсан байх гэж сүүлийн үед надад аюул бодогддог болоод байгаа байхгүй. Манай цагаан үрхтний тэмдэглэл подкастын маань 4 дахь удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр энэ удаагийн дугаартаа бидэд маш сонирхолтой сэдвээр ярилцахаар бэлдсэн байна. Энэ удаагийн дугаарт хавдрын мис засалч Японы Нагоя их сургуулийн докторант төвшин эмчтэйгээ бидэд ярилцахад бэлэн болсон байна. За тэгээд танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнөөс манай урилгыг хүлээж аваад манай подкастт оролцож аваад маш их баярлалаа гэж хэлмээр байна. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг мөн подкастта өөрөө оролцуулж байгаад баярлалаа. Тэгээд өөрийн одоо багхан ч гэсэн туршлагаас та бүхэнтэй хуваалцах гэж байгаадаа маш таатай байна. За та тэгэхээр бас өөрийгөө сая танилцуулснаас дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Бас яг ашүүсээ төгсөөд тэ хэрхэн ажлын гараагаа эхэлсэн гэдэг талаар. За би ашүүсийг төгссөн. Тэгээд ерөнхий мэдслэлийн резидентурт ороод за тэгээд резидентураа бол голдуу хавдар судлалын үндэсний төв дээр мөн 2 дугаар эмнэлэг дээр одоо тойролтууд голдуу хийгээд ингээд резидентэд төгсөө. Тэгээд хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэдслэлийн тасагт эмчээр 2016 оноос хойш ажиллаж агаад. За тэгээд ерөнхийдөө миний нарийн мэргэжил бол хоол боловсруулах зам. Тэгээд одоод эзний хавдрын чиглэлээр нарийн мэрэгсэн. Энэ дотроо энэ чиглэлээрээ бас Солонгос, Тайван ч гэдэг юм уу ийм богино клиникийн трейнингүүд бол хийжсэн. Тэгээд 2000 ковидын үед баха монголч нэг эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нэг юм өөрчлөлт гарсан. Үүнтэй холбоотой юу вэ гэхээр одоо энэ чинь яг намаа ингээд хавдрын мис засалч гэдэг бол би ер нь general surgeon л байхгүй да. Ерөнхий мис засалч. Тийм ер нь хавдрын мис засал гэж тусдаа тийм одоо айхтар юм бол байхгүй шүү дээ. Энд одоо нэг онцгой өөр юм бол байхгүй. Мис засал. Гэхдээ энд онкологийн тодорхой зарчмуудыг одоо мөрдөхийг л хавдрын мис засал гэж байна. Тэгэхээр ийм major мис заслууд зөвхөн хотод юм уу эсвэл нэг ганц монголч одоо тэр үед 3-4 төв дээр хийгдэх одоо уг нь албатай биш юм аа. Энийг бол хөндөнд хүрэх боломжтой гэж үзсний үндсэн дээрээс би Хөвсгөл аймагт ингээд яг цүнхээ үрээд гэрийнхнийгээ дагуулад ингээд ажиллахаар явж исэн. Тэгээд тэр бол нэг хуулийн нөхцөл нь бүрдсэн байхгүй. Тэгээд Хөвсгөлд жил арай хүрээгүй ажиллаад тэгээд 50 гаруй мис засал тэнд хийгдсэн. Энэ дотроос нэг 30 арай хүрэхгүй major мис заслууд хийгээд тэгээд одоо ч гэсэн тэнд бол тодорхой тоогоор Хөвсгөл нөгөө өөртөө айгу санаачлалтай газар байхгүй. Одоо HPV surgeonтэй болцсон. За тэгээ мөн юуны interventional endoscopistтэй болцсон. Ерөнхийдөө бол бас өөрчлөлт аюу гоё юмнууд хийгээд байж байгаа. Тэгээд энэний өмнө бол яасан бэ гэхээр Японы засгийн газрын тэтгэлэгт apply хийсэн байж байгаа нөгөө ковид гараад тэгээ жилийн чөлөө хүчээр ингээд өгдөөд явцсан. Тэгээд буцаад явах болсон шалтгаан нь болохоор Японоос за одоо ингээд ирэхгүй бол ер нь бол тэтгэлэг нөгөө нэг туслах аюултай шүү дээ. Энд чинь юу байгаа даа. Нэг жилийн чөлөө авчаад дахиад жилийн чөлөө авах гэдэг гэсэн чинь за ер нь одоо ирээгээд тэгээд дуулагдаад ирсэн байхгүй. Тэгээд одоо яг өөрийнхөө чиглэлээр gastrointestinal хоол боловсруулах мис заслын танхимд PhD хийж байгаа. Тэгээд миний яг одоо хийж байгаа судалгааны чиглэл бол голдуу улаан хоолой болон хавдрын юуны улаан хоолой болон хотоодны одоо юм хавдрын биомаркерууд молекулууд дээр ажиллаж байгаа. Гэхдээ тийм одоо энэ бол айхтар одоо тийм яг мэдээж молекул биологи, хавдрын биологийн холбогдлолтой ажлууд хийж байгаа боловч энэ бол одоо гэдэг нь тийм бүр маш нарийн төвшний биш. Айгуу тийм basic бөгөөд клиниктэй ойрхон чиглэлийн юм судалгаа хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр миний хийдэг юм болохоор амар энгийн харьцангуй амар фундаментал. Тэгэхээр юу гэхээр одоо ингээд ер нь тийм хавдар болгон чинь ингээд тим юмны хавдар, им юмны хавдар гэж байгаа боловч эдгээр чинь ингээд бүгдээрээ л юм аюу өөрөөр характертай байдаг. Хүн болгоны хавдар өөр. Тэнгүүтээ зарим хавдар нь яаж юм те гайгүй шаттай юм шиг мөртлөө амар хүндрээд ингээд яваад алга болчихдог байхаа зарим хүнийх бол ингээд
айгүй хүнд үе шатандаа байгаа юм шиг мөртлөө айгүй тавилантай байх нь бий. Тэгэхээр энэ юутайгаа холбоотой байдаг гэх юм бол хавдар болгон одоо өөрийн одоо экспресс хийж байгаа генүүдийн хувьд өөр тий одоо микроскопоор эсийн хавдрын эсүүдийг харсан ч бүгд өөр өөр царайтай шүү дээ. Баг худалч нь тэгж хэлж болох байц. Бүгд өөр өөр характертай байдаг. Тэгэхээр бид нэр хүний биед тусч байгаа хавдрууч гэсэн тийм тэр хавдрын одоо хэсэг болгон л одоо юм аюу хавдарчин юм олон төрлийн холимог бүтцтэй байхгүй heterogeneous байдаг. Тэгэхээр тэр дотроос нэг тийм илүү хоруу шин чанарыг тодорхойлж буй генүүдийг л судалдаг гэсэн үг. Тэгэл тийм боломжит генүүдийг авч үзэл скрининг хийж үзэл тэгэл тэр дотроос тэр генүүдээс барьж авч судлаад тэнгүүтээ одоо нэг хүний биеэс ялгаж авсан юм хавдрын эсүүдтэй л голдуу ажиллаад тэгэл одоо миний судалж байгаа генүүдийн үйл ажиллагаа тэр хавдрын эсийн одоо зан характерт яаж нөлөөлж байна. Тэгээ тэр хавдрын тэр генийн тэр уургийн илэрлэл нь одоо тухайн хавдрын тавиланд яаж нөлөөлж байна гэдгийг ингээд клиникийн дата болон одоо лабораторийн судалгаа харьцуулаад тиймэрхүү судалгаа хийдэг. Тэгэхээр энэ бол айгүй амьдралд ойрхон байхгүй. Тэрээс одоо ингээд rocket science-тэй Нобелийн шагнал авах тийм юмнаас айгүй хол гэсэн үг. Харин нэг 20 жилийн дараа магадгүй миний судалж байгаа ч юм уу энэ генүүдээс зарим нь клиникийн практикт ороод ирэх магадлал нь арай илүү өндөр гэсэн үг байна. Тий. Та Good Night Tank бүтээгдэхүүний талаар мэдэх үү? Нойрны чанараа сайжруулахыг хүсвэл Good Night Tank хэмээх энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Яагаад вэ гэвэл Melissa, Bambain ханд, зүрх цэцгийн ханд болон L-триптопан гэх байгалийн гаралтай урамлын хандуудаас бүрдсэнээрээ онцлогтой. L-триптопан болох үндсэн бодис нь серотонин буюу аз жаргалын гормон, мелатонин буюу нойрны давруудыг тэнцвэржүүлж сайжруулснараа таны нэг өдрийг амьдралыг өөдрөг байхад болон нойрны чанарыг сайжруулахад тусалдаг байгаамаа. За тэгэхээр та сургууль төгсөөд одоо зөндөө олон нарийн мэргэжил хахад яг ямар шалтгаанаар юу нөлөөлөд таны яг хавдрыг сонгох шалтгаан болсон бэ? Мис засал тэр дундаа бас яагаад илүү хавдар талдаа. Яг мэдээж нарийн мэргэжил сонгох ч өөрөө ингээд амар чухал асуудал байхгүй. Тэгэхээр магадгүй нөгөө хамгийн чухал сонголт мэргэжлээ сонгоно, эхнэрээ сонгоно юу гэдэг шиг те. Мэргэжил дотроо нарийн мэргэжил сонгоно гэдэг бол өөрөө айгүй чухал асуудал. Тэгэхээр би бол яг мэдээж хэрэг энэ нөгөө нэг цаг үеийн байдлыг бол давхар бодсон л доо. Тэгэхээр ямар нэгэн интервенц хийдэг мэргэжлүүд бол ирээдүйд үн цэнтэй болно гэдгийг нь бол надад болон ер нь бол манай гэр бүлийнхэн эмчнэр олон байдаг. Тэгээд ер нь бол интервенц хийдэг ийм мэргэжил аягүй чухлаа гэдэг ийм ирээдүйд энэ бол илүү үн цэнтэй байх нь ойлгомжтой шүү дээ. Гэж үзсэн нэгдүгээр тэгээд хэд хэдэн мэргэжил бодож исэн боловч ер нь бол ямар ч мэс засал хамгийн чухал юм байна гэдэг мэс заслын резидент рүү ороод тэгээд эн чинь бас миний одоо тийм айхтар сайн юм биш л дээ. Тэгэхээр надад бол айгүй тийм азтай айгүй сайн ментор болох тийм за Монголд бол маш одоо сайн мэргэжилтэн одоо хүмүүсийг дагах тэр хүмүүсээс суралцах завшаан тохиосон л доо. Тэр бол бас их азтай гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүстэйгээ одоо тийм ментор болох клиникийн тийм ээ. Тийм эмчнэр багш нарт одоо нэг ясандаа бас тоогдох гэдэг асуудал байгаа шүү дээ тийм ээ. Энэ бол айгүй тийм underrated aspect байхгүй юу? Ер нь хүний одоо карьерийн. Тэгэхээр энийг бол бас цохон тэмдэглэв шүү дээ. Тэгээд ерөөхдөө бол хавдар дээр дадлах хийгээд тэгээд тэр дотроос бол бас л одоо тийм нэг тийм ямар чиглэлээр тэр дотроо явах уу гэдэг хүртэл бас ирээдүйд одоо энэ мэргэжил ямар үнцэнтэй байх уу гэдэг дээр аягүй их бодож иж энэ чиглэл рүү орсон доо. Тэгэхээр одоо яг та яг Японд очоод хэр удаж байгаа вэ? Японд одоо би 3 жил арай болоог. 2 жил 6-7 сар болж байна. Зөв. Тэгэхээр 2021 онд яг засгийн газрын тэтгэлэгт аплайдаад тэнцэжсэн гэсэн үг тий? Ер нь аплайлсан ковидын өмнө гэхгүй. Тийм. Тэгээ нэг процесс нь болохоор жил болоод
Гэсэн чинь ковид гарсан байхгүй. Тэнгүүт би хөдөө явчихгүй юу. Тэгээ хөдөө яваад би чинь ахиж бүр тэтгэлгээ аюу агаад сургууль руугаа мэйл өвч ахаад жилээр сунгая гэсэн чинь сунгаж өгөөг байхгүй. Тэгээ Японд руу ирсэн. Тэгээд энд бол их юм сурч байна л да. Тэгвэл одоо бүгдээрээ таны яг докторт засгийн газрын тэтгэлэгт аплайдахад яг юу шаардагдсан, ямар нөхцөл боломжуудыг та хангаж өнөөдөр энд хүрсэн бэ гэдэг талаар яриагаа үргэлжлүүлье. Манай подкастын маань ивент тэтгэгчээр болохоор Injili брэнд хамтран ажиллаж байна. За тэгэхээр Injili брэндийн маань энэхүү бүтээгдэхүүн өөр дээрээ төмөр, зис, кальц, магний, цайр зэрэг 5 төрлийн эрдэсийг бол өөр дээр агуулсан байдаг. За тэгэхээр бид бүхэн сайн мэдж байгаа цайр бол бид бүхний дархлан системийг дэмжих, за магний болохоор булчин чангараа шүрмэс татах зэрэг, за бас мөн стресс, за нойргуудл зэрэг үед бол маш эрүүл нөлөөтэй бол байдгийг бол бид бүхэн мэднэ. За кальц маань болохоор бид бүхний шүд болон ясны бат бөх бэхжилт солилцоонд бол маш чухал нөлөөтэй. Харин зис маань бид бүхний арсны нөхөн төлжилт, за бас мөн одоо энэ ясны бат бэх байдал, дархлаа, за бас мөн өсний өнгө зэрэгт бол маш чухал нөлөөтэй байгаа гэсэн үг. За тэгэхээр та бүхэн энэхүү Injili бүтээгдэхүүнүүдийг номин болон CUGS зэрэг сүлжээ дэлгүүрүүдээс авах боломжтой байгаа шүү. Ургаар баялаг Injili протеин. Ачаалал давах хүч. Энд хүчийг мэдэр Injili. Өдөр бүр сэрэг. За, Япон бол амар тийм практикл аюу гоё газар. Тийм болохоор та бүхэн ер нь бол харж байгаа бол маш олон хүн Японд сурж төгссөн байдаг. Японд сурсан энэ дээрээ үндэслээд одоо дэлхийн амар том төвүүд дээр очиод явцсан бүх хүмүүс ерөөхдөө голтом ихэнх хүмүүс Японоор дамжсан байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол цаана бас их олон юу байгаа л та. Тэгэхээр Японы засгийн газрын тэтгэлэг 2-3 замаар ер нь өгөгддөг. Эхний 3 зам гэж бодъё. Хамгийн илбэг байдаг. За ер нь Японч айгүй юм Монголын нөхцөл байдал болон юм хөгжиж буй орнуудын нөхцөлийг айгүй сайн мэддэг байсан болохоор эхэндээ Embassy Recommended Mixed гэдэг зам хамгийн түгээмэл зам байсан. Тэр нь бол яадаг вэ гэхээр элчин сайдын яам дээр ярилцлага шалгалт юмнуудаа өгөөд за тэгээ мэдээж гадны одоо нэг сургуультайгаа холбогдоод тэгээ элчин сайдын яам бол энэ хүнийг үнэлсний дүн. За энэ хүн гайгүй ер нь бол манай шалгуурыг давах хүн байна гэд мөнгөний одоо хөөцөлдөж өгдөг тэтгэлэг. Эхний зам энэ нөө. За хоёр дахь замынхаа нэг хэсэг нь юм уу да. Юу гэх юм бол тодорхой одоо тийм юу гэдэг коннекшнээр дамжуулаад айгүй их хүмүүс recommend хийлгээл Япон руу явж доктор хамгаалсан тохиолдлууд байдаг. За энэ дундаа бол тэгэхээр миний ярьж байгаа энэ баг нэг юмны нэг хэл төрөл бахал та. Тэгэхээр жишээ нь сургууль гэдэм үү те. Одоо ингээд Швейц бол маш том институт учраас энд бол ингээд харилцаа холбоотой байдаг аюул олон техникмүүд байдаг. Японы засгийн газраас тэрийг дэмждэг тийм газрууд бас байд юм шиг байна. Тэгэхээр Швейц өөрөө одоо зохих стратегийн хувьд одоо ийм хүн сургамаар байна, ийм хүн явуулмаар байна гэх юм бол явуулаад тэр газар нь одоо засгийн газартаа санал өгөөд тэтгэлэг яадаг ийм хувилбарууд бол их байд юм шиг байгаа. Гэхдээ би бол тэрийг сайн мэдэхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө зүгээр миний саяны ярьдаг жишээ бол тэр нэг University Recommended Mixed гэдэг хувилбар нь байхгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ хүнийг бол их сургууль нь өөрөө мэдэнгүүтээ за энэ хүнийг бид нар ингээд авч ажиллуулах гэж байгаамаа, сурах гэж байгаамаа. Тэгэхээр энэ хүнд тэтгэлэг өгөөч гэгээд өөрийнхөө засгийн газарт хүсэл тавьж байгаа хувилбар байхгүй. Тэгэхээр миний ирсэн нь болохоор University Recommended Mixed. Тэгэхээр би энэ Нагоягийн их сургууль дээр өмнө нь 2018 онд ийм клиникийн дадлага хийжсэн байхгүй. Тэгэхээр энэ дээрээ хагалгаа үзээд бүх одоо танхимын эмчнэр мис засалж одоо профессор бүх хүмүүсийг мэддэг. Тэр хүмүүс ч одоо мэрэгжлийн хувьд намайг бас таньдаг. Тэгээд энэ танхим дээр ирж би ингээд аюул олон хагалгаа юмнууд үзчихсэн болохоор за энэ танхим ер нь бас ямар судалгаа хийдэг үү гэдэг талаар мэддэг байсан. Тэнгүүтээ нөгөө тэр танхим руугаа эргэж холбогдтоод тэнгүү тэр танхим бол яаж юм гэхээр манай сургуульд ийм
нөгөө нэг дараагийн үеийн next generation лидерүүдийг дэмжих тийм mixed хөтөлбөр байд юм аа. Тэгэхээр энд бол ингээд жилд 5 хүн авдаг. Тэгэхээр чи материалаа явуулаад ийшээ ороод эхлээд 5-д орчих юм бол бид нар чамайг авч чадна гэдэг ийм юу ирсэн. Тэгээд ярилцлага юм хамдаа ороод яг надад байсан нэг давуу тал гэвэл clinical experience. Ер нь ихэнх нөгөө PhD оюутнуудтай харьцуулахад би ч нөгөө бас нэлээд олон кейс дээр хагалгаанд орцсон. Яг клиникийн зовлон бол бас баггүй үзсэн кандидат байсан баг. Хоёрдугаарт мэдээж хэрэг англи хэлний одоо нэг оноо те ингээд нэг юу атсан стандарт тестийн оноо байсан. Тэгээ ярилцлах ч гэсэн дэжгүй байсан. Тэгээ дээрэс нь энэ техник яг юу гэдгийг бол би бас тодорхой хэмжээгээр гадралдаг байсан нэмэрүүлсэн баг. Ингээд нөгөө нэг эхний тавд нь багтцсан байхгүй. Тэгэхээр эн чинь бол айгүй амар яаж нэг гэхээр хин нэгэн хүнээр яриулах юм байхгүй, эсвэл янз бүрийн юу байхгүй. Одоо элчин дээр ингээд юу яах юм байхгүй. Надад би Япон хэлгүй. Учраас одоо Япон хэл мэлний давуу шаардлага байхгүй. Хамгийн гол нь шууд танхим сургууль дээр нь ингээд university recommended mix дээр нэрсэлтчих бол айгүй дэжгүй байдаг байхгүй юм байлаа. Voyage брэнд маань шүтлэг усаар төлөө нэмсэн байна. Шүтлэг усыг бий болгохын тулд 120 метрийн гүний уснаас 6 давхар дамжлагтайгаар шүүн гаргаж, байгалийн хужраар эрдэсчүүлэн шүтлэг болгон та бүхэнд хүргэж байгаа юм байна. Шүтлэг усыг ууснаар хүний бие организмын хүчил шүлтийн хэмжээ тогтворжиж, бодисын солилцоо эрчимжих давуу талтай байгаамаа. Итгэл төгс хэрэглээ. Voyage. Тэгээд Японы засгийн газрын тэтгэлэг авсан. Ер нь товчхон доо. Тэгэхээр яг тэр үе шат нь болохоор шалгалт гэж байдаг уу? Эхлээд ингэдэг. Эхлээд бүх материалуудаа явуулаад скрининг хийлгэнэ. Тэгээд ингээд за энэ хүн өрсөлдөх боломжтой юм байна гэх. Тэрний дараа 2 шаттай ярилцлага авч ирсэн. Гэхдээ ярилцлага нь бол тийм айхтар хүнд юм бол авч байгаагүй. Тэр доо материалууд дундаа бол нөгөө нэг судалгааны proposal дээр аюу general байдлаар бичсэн л дээ. Тэгэхээр нөгөө өмнө энэ техник бас жоохон гадралдаг байсан учраас за ер нь бол тиймэрхүү чиглэлийн судалгаа би зүгээр амар general бичиж өгсөн. Эдгээр чинь биомаркер судалдаг техник баггүй. Тэгэхээр аюу practical аюу гоё клиниктэйг ойрхон сэдв судалдаг техник. Тэгээд IELTS-ийн оноо тэгээд яг өмнөх клиникийн туршлага тийм. Тэгээд ийм юмудаа өгөл орсон. Тэгэхээр одоо Япон улсад яг энэ докторийн ажил, судалгааны ажил гэхний давуу болон сул тал бас яг юу байдаг вэ? Та одоо ингэ хэмжиг байгаад үзэхэд яг юу л та яг тухайн хүний нөхцөл байдлаас бас энэ ч айгүй шалтгаална шүү дээ. Тэгэхээр за мөн ямар сургууль уу, ямар танхим уу гэдэг айгүй чухал юм байлээ. Тэгэхээр нин төрөнд мөн дээрэс нь энэ чинь гэр бүл тийм ээ энэ чинь амьдрал ахуйгаа яаж зохицуулах уу гэдэг чинь айгүй том хүчин зүйл шүү дээ. Тэгэхээр за би яг нэг үгүй хэлэхэд өөрийнхөө кейс дээр ярихад би ингээд амар хоцрогдолтой бачка ирэх болж байгаа байхгүй Японд. Яг гэвэл ингээд 6-7-8 жил мэс заслал хийсэн тий. Тэгээд ингээд клиникийн бол туршлагаар үнэхээр гайгүй байсан. Ер нь бол баг над шиг ингээд клиникийн туршлагатай гадаад оюутан бол баг ингээд ирэх нь магадлал бага шүү дээ. Энд чинь дандаа л илүү мэс засал талаасаа гэхээсээ илүү юм өөр молекул биологи талдаа илүү сонирхолтой хүмүүс PhD-д apply хийж шүү дээ. Гэтэл бол нөгөө юмар амар хоцрогдолтой байгаа байхгүй. Онлын мэдлэг суур юм хамаараа энийг бол нэг нөгөө хэлхэн зүйтэй. Тэнгүүт энэ талаараа бол надад Япон хамгийн би давуу сайн гэдгийг мэдчихсэн байхгүй. Бус хүмүүсийн өмнөх туршлагаас. Яг тэгэхээр энэ нөгөө нэг хүмүүсийн юм заах арга барил гэж юм чинь энэ Аз болон Европын жоохон хоорондоо ялгаатай шүү дээ. Юу гэхээр ер нь Япон маягийн школ бол хүнийг бол ямар ч сан маш сайн зааж сургана. За тэр бол бүр гарцаагүй. Тэгэхээр энэ юм дорны школтой учраас юм багийн системээр бүх юм явдаг. Тэ? Тэгээд ингээд ер нь ихэнх газар бол тухайн хүн багийн ажиллагаанд хэр их тус болж байгаагаас хамааран тэр хүнд ямар дэмжлэг өгөхөө шийддэг ч гэдэг юм уу. Тийм ээ? Тийм учраас ингээд молекул биологийн
тал дээр ингээд тийм ч сайн ихтгэлтэй биш байгаа одоо мини кейс дээр бол Япон бол хамгийн тохиромжтой газар байхгүй. Яг тэгвэл энд бол маш сайн зааж өгнө. Тэр нь бол баталгаатай. Тэгж яхад илүүтэй баруун зүг рүү байх юм бол тэр талдаа арай жоохон газар өөр бах л та. Гэхдээ харьцангуй Японтай харьцуулахад илүү хүйтэн хөндөй байж магадгүй. Нөгөө талаас Аз зүг учраас хүнийг бол эн чин PhD гэдэг чинь хараа адилхан хоёр талдаа одоо win-win хийх л нөхцөл байхгүй да. Энийг бид нар аюу сайн ойлгох хэрэгтэй. Нэг талаас юу гэж юм бол оюутан гэж байгаа би те энд маш олон одоо сая төгрөгийн олон зуун сая төгрөгийн үнэтэй урвалж багаж тоногдох хөрөмжийг надад үнэгүй ашиглуулж байна. Энийг Монголд хийхэд аюу хэцүү. Тэгээд одоо судалгааны одоо тэр багийн ID-анууд ч гэдэм үү арга зүй бүх юмар хангаж байгаа. Нөгөө талаас би юу гэж байгаа вэ гэх юм бол энэ чинь бас ажиллаж өгч байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр энэ бол маш ихээр одоо бас давхар зөрүүлээд өөрийгөө одоо намайг зарж ийн гэсэн үг шүү дээ, тэ? Тэгэхээр би энэ намайг зараад байна гэдээ гомдолж болохгүй л дээ. Энэ бол юу гэдэг хинэл хожих нөхцөл. Энэ дундаас тэгэхээр яаж юм гэхээр надад зөх хэмжээний мөнгө өгөөд юм зааж өгөөд гэхдээ энэ хүнийг бол аль болох сайн зарж авахыг бас бодно шүү дээ. Яг гэвэл энэ хүнийг ингээд юу ч мэдэхгүй нөхрийг ирэнгүүтээ юм сургалталчин бас зөндөө одоо хүчин чармаал гаргаж байгаа байхгүй Япон багш нар. Тэ? Тэгэхээр энэ дундаас оюутны хувьд юу гэж байгаа юм бэ гэхээр тэгингээ би одоо ирээдүйд ямар боломжийг авч болжгүй. Энээс хэр их одоо боломжийг өөртөө нааж авах уу гэдэг чинь оюутнаас нь хамаарсан л асуудал болж байгаа байхгүй. Тэгэхээр ингээл PhD-ийн ч юм уу ер нь ажил энэ нэг бол ингээл те ингээл юм сураал ингээл эрдэм ном аваад нэг талтай interaction ерөөсөө биш юм байл л те биш л те угаасаа энэ бол давхар чи өөрөө амар их юм энд өгөх ёстой. Тэгэхээр энэ талаараа бол Япон бол яг миний нөхцөлд амар сайн таарсан газар байсан. Тэгэхээр судалгааны арга зүй бусад ямаараа өшөө дээрэс нь бол юу гэх юм бол манай танхим бол яг энэ миний чиглэлийн мэс заслаар аюу мундаг. Ер нь маш клиникли аюу мундаг танхим. Японд гэлтгүй ер нь дэлхийд алдартай бас хүмүүсийн танхимаас олон төрсэн байдаг. Тийм хүчин зүйлүүд байгаа. Тэгээд зохих одоо ингээд basic аюу сайн юмыг олж авчаад дараагийн газар руу бол Японд одоо сурсан мэдлэг дээрээ үндэслээд явсан хүмүүс бол аюу олон байдаг. Тэ. Өшөөний хүчин зүйлийг бид нар ярив штэ. Энэ бол нэг амьдралын орчин нөхцөл байхгүй. Тэгэхээр Японы засгийн газрын тэтгэлэг бол хуучин цагт энэ бол 90-ад онд ч бол энэ хангалууны дээд байсан байхгүй. Гэтэл бол Японы эдийн засаг тасралтгүй одоо тэрнээс хойш уруудаад ингээд инфляшн эдэрт бол амар өртөж байгаа. Гэсэн хэдий ч Японы нэг сайн тал юу гэх юм бол одоо баг Япон тийм өндөр өртөгтэй газар байх болцсон. Дээрээс нь оюутан бол нэг татвар матур аюу олон юмнаас чөлөөлөгдөн тэ. Тэгэхээр яг гэр бүлэрээ байхад бол аюу таатай. Тэгэхээр хүүхдийн сургууль цэцэрлэг бүх юм үнгүү тийм ээ. Тэгэхээр гэтэл бол хамаагүй өндөр тэтгэлэгтэй юм шиг зарим газар байгаа боловч бусад тийм нийгмийн асуудлууд нь те эрүүл мэндийн даатгалч гэх юм уу бусад бүх юм нь одоо жишээ нь Америкт амар үнэтэй байх юм бол нэг хүн ганцаараа байхад гайгүй боловч гэр бүлээрээ байхад бас хэцүү шттэ. Тийм. Тэр талаараа бол Япон бас Монголд аюу тийм таатай газар. Тэгэхээр энэ бол аюу олон ийм хүчин зүйлийг давхар судлах хэрэгтэй юм байл л те. Тийм. За тэгвэл одоо бас Япон багшийн яг заах арга байдлаас та юу юм хэлээ гоцгой гэж бодогдсон бэ? Яг нь ер нь ихэнх газартай адилхан багш бол тэгж айхтар харагдахгүй шүү дээ. Тэ godlike. Ер нь бол ингээд дөрн биднэрт 7 хоногт нэг цагийг л зарцуулна. Гэхдээ бол нөгөө өмнөх жилийн оюутнууд бусад одоо нэг нөхдөөрөө ингээд аягүй заалгаад юма дагаж хийсээр бол ерөөс урчдаг байхгүй. Тэгэхээр би ирээд яг энэ талаар аягүй жоохон айцтай байсан. Тэгээд яасан чинь төвшөө чи бол нөгөө өмнө ингээд хагалгаа олон жил хийсэн болохоор лабораторид ажиллаад те ингээд пинцет барайл туршилтууд хийнэ гэдэг чинь мэс засалтай яг адилхан яг үнэндээ. Энд бол нэг зохих
цааталт нь концепт байгаа. Тэгээд энэ дээр зохих тоотой давтаад техник хэрэгтэй. Харин аягүй их бодох хэрэгтэй л гэж надад анх хэлсэн. Тэгэхээр яг тэр тийм юм байлээ. Одоо ингээд яг клиникт ажиллаж байгаа би яг одоо жишээ нь мэдж байгаа байхгүй. Жишээ нь та ершигч залуучууд юм уу те ингээд эмч хийгээл ингээд явж ирсэн гинт ингээд пипет бариад аавна гэхэр хүү энэ яах вэ гэдэг тийм амар айдас байдаг штэ. Тэгэхээр тэр бол та ирч гэсэн байгаа. Тэр бол ер нь гайгүй. Тэр бол болд юм билээ. Яагаад гэвэл бусад одоо японочдын нөгөө давуу тал гэдэг байгаа нь бусад хүмүүстэй одоо энэ хүнд сургах одоо даалгаврыг бас хамт өгч байгаа байхгүй. Нэг ясандаа. Тэгэд багийн ажиллагааны хувьд ёстой нэг монголчууд хэрэгжүүлчмээр нэг зүйл надад санагдсан. Тэр бол юу гэх юм бол шууд хувийн ажлыг нэг талд нь тавиад багийн ажлыг нэг талд нь ингээд заавал хамттан дүгэнд юм билээ. Тэгэхээр манай монголчууд ч ингэдэг штэ юу гэдэг. Би өөрийнхөө л ажлыг дор дороо хийн. Жохон Европ школын юм шиг мөртлөө тэр нь жоохон мяа. Тэгэхээр өөрийн ажлыг бол сайн хийгээд байгаа хүн сайн явах юм шиг те. Гэтэл бол Японууд юу ч тэгдэг. За чи өөрийнхөө ажлыг бол сайн хийх нь ойлгомжтой. Гэхдээ багийн нийт юм common task-ууд юу нөхчдөг байхгүй. Тэгэхээр тэрнээс хэр сайн хийж байгаа хүндэл аюух дэмжлэг үзүүлдэг. Аюу сайн. Тэгэхээр амар шудраг. Тэгэхээр чи өөрийнхөө ажлыг сайн хийхээс гадна багийн ажлыг л аюу сайн хийгээд байгаа бол чам дэмжлэг нэмэгдээл байх гэсэн үг. Тэг. Монголч нь эсэргээр штэ нөгөө өөрийнхөө ажлыг даваад илүү юм хийгээл авах тусам улам зарагдаад ямар ч ашиг байхгүй тий. Тэр яг тийм хоёр яг үнэлгээний системтэй байгаа. Нэг нь багийн ажил, нэг нь яг хувийн ажил нь тэр явцтай байгаа гэдэг үнэлгээд явах юм бол бас айгүй үр дүн гаргаж чигсэндээ айгүй үнэлгээний систем байна. Харин тэнгуут хүмүүс ерөөсө багийнхаа ажил руу сайн оролцох гээд баг уралдаад унд юм билий. Одоо Японд ерөнхийдөө таны ажлыг хамтараа ажиллахаас гадна та Японы эрүүл мэндийн системийг эмчилгээ авахны байдлыг бас зэрэгцээ хараад явж байгаа шүү дээ. Тэгэхээр Японы эрүүл мэндийн системийн ажиллах юм бол Монгол улсаас юугаараа ялгаатай байна? Бид Монгол улсаас одоо Монгол улстай ойрын жилүүд Японоос юу нэг төвшөөж авч эмчилгээ авахын дээр хэвчээ гарах боломжтой байна. За энэ миний ингээд бүр байнга боддог сэдв байхгүй юу? Би ингээд бүр эн чинь нэг тийм хүний пэшн шүү дээ, тэ. Тэгэхээр би ингээд бүх гаргалгаа ингээд байж болох юм бүтгэхгүй дандаа бодож дээ. Гэхдээ Японы бид нар зарим талаар Японы эрүүл мэндийн тогтолцоог хүссэн үсэйг хулбарлцсан байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр угаасаа ингээд 90-ад он болоод ингээд монголчин яахаа мэдэхгүй эрүүл мэндийн салбарт ингээд айгүй хэцүү байхад угаасаа JICA орж ирсэн байт юм билээ. Тэгэхээр тэр нөгөө нэг нийтийг эрүүл мэндийн даатгалд хамруулъя гэдэг хөтөлбөр бол ер нь Японы хөтөлбөрийн хулбар штэ. Бидний одоо ингээд бид нар өөрсдөө мэдэхгүй биднийг хүүхэд байхад манай салбарынхан бол айгүйх Японы системийн хувьд бол хулбарсан юмуд айгүйх байд юм билээ. Гэхдээ мэдээж хэрэг Монгол эдийн засгийн хувьд жоохон асуудалтай одоо яг upper middle income орон учраас мөн дээрээс нь эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа нөгөө мөнгөний хэмжээ тийм ч сайн биш учраас бид нар бол ингээд нэг төвшөнд хүрээ гатчихад байна шүү дээ. Гэхдээ энд нэг ийм асуудал байгаа. Япон Монгол хоёрыг харьцуулахад хэцүү юм нь юу гэх юм бэ? Япон ч жижигхэн газар нутагтай болохоор аюу юм нэм юу ч шийдэхэд аюу амархан байхгүй. Cost effective байдлаар шийдэх аюу боломжтой. Монголд бол аюу хэцүү. Яг тэгэхээр Монгол амар том газар нутагтай цөөхөн үнэтэй. Хүмүүс нь тэнгуүтэй ингэж нүүдэлчин байдлаар ингэ амьдардаг болохоор одоо эдийн засгийн үр өгөөжийн хувьд Монголын эрүүл мэндийн тогтолцоо дэлхийд байхгүй юм хэцүү хувилбартай байхгүй юу? Бас энийг бид нар мэдвэ штэ. Одоо ингээл бид нар ярьж штэ Монгол яагаад хавдрын нас уралтаар тэргүүлээд байгаа юм байгаа гэдэг. Яг үндсэн шалтгаан нь бол уг нь тэр байхгүй. Тэ Монголын одоо газар зүй болон эдийн засгийн нөхцөл байдал бол өөрөө ийм төвөгтэй. Гэтэл манайхан бол энэ хавдраар дамжуулж одоо юу гэдэг энийг одоо ингэж хүмүүст ингэж хүн дээр хүргэж тэндээс одоо кайф авт юм уу эсвэл ямар нэгэн эрх ашиг олд юм уу ингээд та юм л бол ингээд ямар ч шийдэх байтах шалтгааны ч одоо дуртахгүй шүү дээ.
тэгснэ Монголын эрүүл мэндийн клиникийн тогтолцоо Солонгосыг дөрөвцсөн байхгүй. За миний бодлоор яг тэгэхээр Солонгос бол жижигхэн газар нутагтай мөртлөө аюул сайн централизац хийж чадсан улс байхгүй. Одоо том эмнэлгүүд нь 1000 гаруй хагалгаа хийдэг байхгүй. Жишээ. Одоо манай чиглэлийн энэ чинь дэлхийд дээр байхгүй олон тоогоор хагалгаа хийдэг байхгүй Солонгосууд. Яг тийм боломж бүрж байгаа вэ гэхээр жижигхэн газар нутагтай. Тэгээд бас ийм холимог бөгөөд хүндээ аюу хүртээлтэй даатгалын тогтолцоотой Солонгос ч. Тэгээд хэдхэн имлэг дээрээ бөмбөгдөөл тэр газруудаа амар хөгжүүлсэн байхгүй. Солонгос ч аюу Монголд тэгхээр ер нь бол аюу хэцүү байхгүй. Гисэн хэдий ч Улаанбаатар руу ингэж явуулсаар тий энэ бол яг үүндээ минийхаар бол эзэж бүтэхгүй. Эзээч ингээ Монголд одоо эрүүл мэндийн тогтолцоо бүсчилж юм уу яахгүйгээр ингээ хүн бол аврагддаг болоход аюу хэцүү гэж би бодож байгаа байхгүй. Монгол бол яг Солонгосын л байдлаар ингээд хэд централизац хийлгээд хэдэн газар аюу сайн тэр юмараа. Бусад газар тэр талаар аюу одоо хол. Гэтэл Япон бас нэг талаар аммаар юм нь юу гэхээр Япон ерөөсөө тэгж хүчээр төвлөрүүлсэн юм байдаг байхгүй. Аюу сайн уу. Тэгэхээр Японд одоо юу гэдэг нэг эмнэлэг дээр одоо манайх чинь жишээ нь Эзэн хааны их сургууль байхгүй юу. Тэгэхээр ер нь бас фан сайтай том сургууль бас алдартай эмнэлэг. Гэхдээ одоо манай чиглэлийн хавдрын хагалгаанууд гэжилд нэг 50 мавл ордон шүү дээ. 50-100. Тэгэхээр чинь аюу цөөхөн ордог байхгүй. Гэтэл ийм цөөхөн кейсүүдийг аюу хүндрэл багтай тэгээд хийгээд тийм ээ. Тэгээд чинь аюу сайн школтой байгааг шинж байхгүй юу. Тэгээд хүн болгонтой амар сайн тулж ажиллана. Одоо тэр масс центр чинь бас нэг ч хүнтэй тулж ажиллах байдал бас жоохон хэцүү шттэ. Дэлхийн альч газар. Гэхдээ масс центр байхын сайн тал нь уг хүндрэл баг гардаг тийм тал бий. Гэтэл Япон бол тийм биш аахгүй. Бүх эмнэлэг дээр ингээд зөөн тоотоогоор яг амар жигд хуваарлалтай. Тэгээд хүнээс сургаж байгаа одоо тренинг тим сайн байхгүй юу? Тэр бол тренинг сайныг хэлж байгаа. Тэгэхээр Монгол бол Японоос бас авууштай тарлал нь надад тэр юм шиг санагдсан. Ядаж бүсчлээд тийм ээ асуудлуудыг шийддэг болох хэрэгтэй байхгүй юу? Гэтэл энд бол бас сул тал байна. Сул тал юу вэ гэхээр Японы эрүүл мэндийн тогтолцоо өөрөө бас тийм сайн биш. Япон эрүүл мэндийн тогтолцоо нь 90-ад он хүртэл аюу гайхамшигтай сайн байж байгаа. Бараг энийг одоо юу гэдэг эрүүл мэндэд бага анхаардаг болж эхэлсэн байхгүй. Хөрөнгө хаялт нь муудсан. Энэ бас их олон хүчин зүйлээс хамааралтай байх л да. Насжилт олон юм та. Гэхдээ Японы эрүүл мэндийн тогтолцоо нөгөө нэг маш хүнлэг учраас шинэ үеийн технологиудын нөгөө нэг өндөр үнийг бас гүйцэтгэхэд хэцүү байгаа байлээ. Тэгэхээр яг одоо 92 сард манай профессор энэ эмнэлгийн одоо нэг захирал байж байгаа сая тэтгэвртэй гарсан манай багш байгаа юм л да. Ясухиро Кадера гэж профессор Японы эрүүл мэндийн тогтолцоо sustainable байж чадах уу гэдэг талаар лекц уншиж байгаа юм байна. Би тэрийг сууя гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол бас эргэлзээтэй. Тэгэхээр аль ч улс байлаа гэсэн, ямар ч өндөр хөгжилтэй байлаа гэсэн эрүүл мэндийн тогтолцоо бол орчин цагт асуудалтай бас тулгарч байгаа юм байна. Тэгэхээр бид нар эдрээс хуулбарламар байгаа зүйл юу вэ гэж хэлэх юм бол мэдээж хэрэг ерөөсөө маш чанартай сургалт. Энэ бол аюул чухал асуудал. За дээрэс нь бол мэдээж хэрэг одоо ингээд амьдралд нэг хүрэлцүүт салентай болгож өгөх гэдэг бол энэ бол хамгийн чухал асуудал. Тэгээд энийг бол даатгалаар шийдэн штэ. Даатгал. Тэгээд яг эмнэлгийн тусламж үйлчлэгээ талаасаа бол илүү түгээж өгөх хэрэгтэй авах гэж би зүгээр боддтой. Гэхдээ энэ дээр бол надтай амар санал зөрдөг хүмүүс их байдаг л да. Тэг. За тэгэхээр ер нь таны яриан сонсоод та өөрөө аюух юм шиний гэрэл хийж хайж би цаашдаа яаж суралт одоо яавал илүү сайн суралцах вэ гэдгийг илүү их тэмүүлтэй юм санагдлаа. Тэр нь 2018 онд одоо Японд клиникийн одоо дадлагаар ирсэн. Тэгээд observership одоо ингээд гадаадд хийжсэн. Тэгээ Монголд бас том доктор, профессор одоо таны ахлах эмчнэрийг өөрөө ингээд тоогдохын тулд ингээд бас хичээж хөдөлмөрсөн байгаа нэ штэ. Тэгэхээр ер нь та өөртөө юм суралцах боломжуудыг агиох гаргаж байнгын тэмүүлж шин зүйлүүд рүү суралцаж явсан юм гэж ойлголоо л да. Тэгэхээр
энэхүү нөхцөл байдлуудыг яг өнөөдрийн докторант болох хүртэл одоо ингэ тасралтгүй эрэл хайуулуудыг хийсэн байна те. Тэгэхээр яг хүмүүс өөртөө яг энэ суралцах боломжийг яаж хэрхэн ингээд хашин ингээд бүтээх боломжтой вэ? Тэгтээ энийг бол нэн төрөнд яг би нэг юм хэлэх хэрэгтэй. Тэр юу гэхээр би бол бас эмчнэрийн гэр бүлийн хүүхэд байхгүй юу? Тэр бол амар том давуу тал. Тэгээ би тэрийг бол ингээл би өстэй ингээ сайн гэж бас хэлэхгүй. Тэр бол зохих давуу тал мөн. Тэгэхээр гэхдээ энэ дэр бол маш одоо их хөдөлмөр ороод ингээд илүү тийм смарт ажиллаж чадах юм бол хүнд ингээд боломж илүү их гардаг гэдгийг бол би аюул юм дээрс харсан байхгүй. Тэгэхээр тэрийг бол ингээд та эдийн хэлдэг шиг яг стил ингээд харьцангуй залуу эмчил гэж би өөрийгөө боддог л тоо. Гэхдээ хүн боломжийг эрэлхийлээд авах юм бол ер нь хаач боломж байдсан бэ гэж сүүлийн үед надад аюул бодогддог болоод байгаа байхгүй. Би нэг сонирхолтой жишээ хэлье заяа. Стив Джобс 12 настай даа билүү. Бараг бүр жоохон байхдаа бас л нөхөр бол өөрөө ийм genius гараас гадна хүндний тийм харилцааны скил аягүй сайтай хүн байсан байгаа байхгүй. Нөө Hewlett Packard-ийн захирлын гэрлүү уцтаж байгаад бүр ийм би 12-т Стив Джобс гэж хүүхдээ танаас тоног төхөөрөмж авах гэсэн юм а гэж амар зөрөгтэй. Тэг залгаж исэн байдаг байхгүй. Тэгээ нөгөө хүн нь бүр яасан бэ гэхээр тэг яасан хөөх ингээд аюу олон тоног төхөөрөмж өгөхөөс гадна 100 өөрийнхөө үйлдвэр дээр ажиллуулсан байдаг байхгүй. Тэгжээч Стив Джобс анхныхаа одоо тэр компьютер том принтерийг амьдралдаа харсан байдаг байхгүй. Тэгэхээр яг энэтэй адилхан би зөв юу гэж ойлгосон бэ гэхээр амар том хүмүүс байлаа ч гэсэн те өөртөө таарсан тийм юм заагаад юмаа сургачихсан гэсэн тийм сурагчийг байн хайж идэм бэл. Бүр ингээд бүх секторт бид нар гол нь тэр нь тоогдож чадах уу гэдэг өөрөө амар чухал юм болоо гэж зөв бодсон байхгүй. Тийм. Тэгэхээр яг уу энэ чинь ингээд би нэг амарлаг амтан биш те. Ингээд average surgeon, average PhD student те. Гэхдээ за хэдүүлээ яг энэ нэг дарааллыг та зөвөр бодоод үзээрэй заяа. Тэгэхээр хин нэгэн хүнд энэ подкастыг үзэж байгаа хүнд хэрэг болж юуны магад. За та шинэхэн залуу юмч байлаа гэж бодъё. За резиденттэй төгсөөд юмч болж байгаа эсвэл за тэнгуут эхний алхам степ ямар байж болох вэ юм бол за мэдээж хэрэг мэрэгжилдээ сайн болох хэрэгтэй. Энэ бол genuinely те. Миний ярьж байгаа юм хүн хуурах ямар ч үйлдэл байхгүй шүү заяа гэж бодоор заяа. Тэгэхээр хамгийн түрүүнд бол дэлхийн хамгийн сайн одоо алдартай basic сурах хүчгийг барьж аваад уншин шүү дээ. Шууд англи дээр барьж авч уншаал ингээл пам гэж уншаал бабэгүн унших хэрэгтэй. За тэгээд болж өгвөл одоо тэрнийхээ дараа юу вэ гэхээр илүү нарийн мэрэгжлийн өөрийнхөө сонирхтой нарийн мэрэгжлийн сурах хүчийг барьж аваад уншчих хэрэгтэй. Ерөөсөө эхнээс нь орчуулаад эхлэх хэрэгтэй. Энэ бол яг миний айгүй practical зөвлөгөө заяа. Эхэндээ ингээл юу вэ гэж ингэж байгаа л хизээ нэг өдөр дуустдаг юм байл л. За тэгээд ингээд Монголд ингээд мэдээж өөрийнхөө мэрэгжлийн сайн багшийг дагаад Google хэрэгтэй байхгүй юу? Багшаа би танаас юм сурах гэсэн. Тэгэхээр тэр нь genuinely те зөв хөлхний биш. Дуудсан цагт нь очоод ингээд зарагдах юмд зарагдаад те бүх одоо шаардлагыг хангах гал зүтгэх хэрэгтэй байл л дээ. За нэг иймэрхүү төвшин. Тэгэхээр та хэд ч гэсэн одоо тэгж л байгаа бах. Ер нь те ял ном уншаал үзээлэн. Тэнгүүт за тэгээд яах вэ? Ингээд хэдэн жил клиникээр ажиллаж байгаа залуу клиникийн эмчч байж болно шүү дээ, тийм. За тэнгүүт бид нар ингээд ер нь энэ тэндээс юм хүнээс юм сурмаар байна гэх юм бол тэр хүнээ барьж авах хэрэгтэй байхгүй. Тэр Стив Джобсын кейс дээр бол айгүй амархан байсан биз дээ. Юу байсан бэ гэх юм бол тэр үеч утасны дэвтэр дээр утасууд байдаг байсан байхгүй. Америкт. Шууд гэрлүүн залгасан. Одоо бид нар тэгэхэд айгүй хэцүү шүү дээ. Тэгэхээр би айгүй practical зүгээр санаа хэлэх юм бол олон улсын хуралд явах айгүй зүгээр гэдэг байхгүй. Тэгэхээр олон улсын хурал дээр яад юм бэ гэхээр өргөдөж очиж байгаа зочин профессоруудыг тусад нь ингээд тавьсан байдаг. Тэр хүмүүсийг айгүй сайн үзээд тэр хүмүүсийг нэгдгүү одоо ингээд ямар ажил хийдэг лекцэндээ суугаад
бүгдийг аягуулсан судлах хэрэгтэй зөө. Тэгээд яг би ингээд яг тэр клиникийн дадлага болон одоо багш олж авах талаар ярьж штэ тий. Тэгээд миний ажилласан юм юу вэ гэх юм бол ер нь бол аягүй бяртай профессорууд л олон улсын хуралд өргөддөг байхгүй. За жишээ нь Солонгос бидэрт хамгийн ойрхон байгаа газар бид нар байнга очдог тий. Хуралд ингээ баг заримдаа амрах гэж очдог ч эмчнэр байдаг штэ. Тий. Нийгмийн гэтэл стрессээс жоохон гарчих гал тий. Гэтэл гадаад эмчнэр ч гэсэн тэгдэг байхгүй. Яг үндэ. Тэр чинь одоо цагт хурал суух баг хэрэггүй штэ. Онлайнаар хуралдчих болохоор юм дээр очиж ийн гэдэг чинь тэр бол бас ч гэж тэр эмчнэр ч гэсэн Япон эмч юм уу Америк эмч бас түр амсхийг л очиж байгаа байхгүй. Сайхан цагаа өнгөрөөж. Гэхдээ тэд айгүй бяртай хүмүүсийг л өрнө. Нэг PhD оюутан юм уу нэг ингээд үнэхээр суралц тэмүүлэлтэй хүнийг бол сургаад авчих байсан хүмүүс очдог байхгүй. Өргөдөж очиж. За тэгээд ер нь ингээд хараад байхад та эднийг юм ажиглаар. Үнэхээр тэр хүнийхээ хийдэг судалгаа, хийдэг хагалгаа, тэр хүнийхээ passion юм хомыг жоохон судалцсан тий. Тэгээ чи өөрийнх нь нарийн мэрэгжлийн талаар юм одоо ингээд нарийн мэрэгжлийн текстбук төр байдаг шүү дээ. За нэг ийм асуудал тодорхойгүй байх гэсэн юмнууд аюух бичигдчихдэг. Тэгээд уушаад эхлэхээр тэр талыг ингээд сонирхож эхэлдэг байхгүй. Тэнгүүт тэр хурал дээр хамгийн чухал юм биш үү те. Том хүнд ер нь яаж тоогддог юм шиг байна вэ гэхээр академик төвшөнд сайн асуулт тавьж л тоогддог юм бэл. Тэ. Тэгэхээр хараа шин залуу ингээд мэрэгжилтэн ирээд хурал дээр ингээд асуулт хариултын цаг ирдэг штеп. Тэрэн дээр босоод мэдээж хэрэг хамгийн чухал зүйл бол та нар нэг стандарт тэ сайн англи хэлтэй болох хэрэгтэй. За тэгээ нэг англиний хамгийн гол нь тест өгөөд оноотой болчих хэрэгтэй. Тэр бол маш чухал. Тэр юу нэгдүгээрт хүнд харуулах юмтай байхгүй. Үгүй ажилд орох гээд явлаа. Би англи хэлтэй гэхээр I'm being lazy, I'm hungry би англи хэлтэй гэж яриа сууж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Гэтэл өө би бас ядаж ингэ нэг 7 8 оноотой. Энэ бол амар major давуу тал. Яг энэ түрүүн ярих байсан асуудал. Тэнгуут яаж юм нэхэр хурал дээр очиод яг үнэхээр смарт асуулт тавьж чадах юм бол профессорууд юу нэг яг тоод юм бэл. Гэхдээ тэд нар бол тэр хүнийг худлаагаас анхаарал татах гэж байгаа нэг бачка байна уу? Үнэхээр genuinely тэр юмыг сонирхож байгаа юу хүн үү гэдгийг шууд тань. Яг тэгвэл тэр асуулт юм simple асуулт байх ёсгүй байхгүй юу? Тэ? Тоолоо яриа өрнүүллээ хурлын дараа очиод нэрийг хуудсаа тэ хевлээд аваад очих хэрэгтэй. Хаа нэгэн газрын эмч гэж байгаа шүү дээ. Резидент ч хинч байж болно. Очиод танилцлаа. Тэр хүмүүс чинь тэнд ямар ч одоо юм restriction байхгүй аюу гоё явж байгаа ш нөгөө хүн чинь тэ шин хүнтэй танилцах шин залуу гоё Монголоос ирсэн сайн оюутантай танилцахад таатай байх ганц нөхцөл байхгүй юу тэр хурал гэдэг юм чинь тэгээд танилцаж авлаа тийм ээ тэгээд ингээд энэ бол амар тэр олон улсын хурлуудыг аюу гоё ашиглах хэрэгтэй юм бэл за тийм тэгээд яах вэ гэхээр хурал дуусангууд алтан дүрм гэхдээ харангуут нэмэл өчөх хэрэгтэй. За ингээд тантай танилцаа таатай байлаа. Юу байлаа тий? Ингээд таны гэхдээ тэр нэг худлаа байж болохгүй. Үнэхээр чи тэр хүний одоо юмнуудыг мэдчих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэр хүн угаасаа ялгаад чамд хариу бичихчгүй. За тэгээд ингээд контакт үүсгээ тийм ээ. Тэгээд хаяа нэг одоо асуумаар байгаа ч юм уу юмнуудаа асуугаад гол нь тэгэл холбоотой болчих хэрэгтэй мэлээ л дээ. Тэгэл ингээд юунуудаар баяруудаар ч юм уу тийм сайхан имэйл өчөөд боломж гарвал Монголдо ураад юм уу. Тэгээд ийм сайхан холбоотой байжгаад тэгэл мэдээч хэрэг тэр хүмүүнээсээ одоо тийм боломжийг одоо асууж штэ. Жишээ нь би ингээд яг ийм чиглэлээр одоо би дадлах юмэр байна тийм ээ. Энэ талаар та надад одоо сургалтыг шийдэж өгч чадах юм бол би бусад одоо юуг хариуцъяач гэдэг юм уу тийм. Одоо бол монголчууд ингээд бас заримдаа ингээ хамгийн маань ихэд идэг байхгүй. Тэ? Тэр ерөөсөө болохгүй. Тэ? Ерөөсөө сургалтыг л хариуцаадаг. Бусад ямиг бол яаж хийж байгаа би болгоё гэдэг ингээл тэгэхээр тэр нь ингээд чин хүсэл тавих юм бол ер нь одоо ингээд тийм харилцаатай хүмүүс үгүй гэхгүй шүү дээ. Яг гэх юм бол тэр хүний оронд та нар өөрсдөө тавиад үзэх юм бол тэр хүн чинь тийм бахархал واخгүй. Нэг ч гэсэн ингээд Монгол залууд тийм ээ залуу эмчид өөрийнхөө тэр эрдмээс ингээд нааж өгнө гэдэг чинь тэр хүний хувьд одоо өөрөөрөө бас бахархах нэг юм штэ.
Тийм болохоор хүн бол тиймэрхүү боломжуудаас айхтар татгалцахгүй. Гэхдээ энэ бүх процесс айгүй genuine, чи айгүй үнэнч, мэдлэгтэй, passionate өөрөө тийм байх хэрэгтэй юм байлаа. Тэгээд клиникийн дадлага хийж явах явцад бол тэр хүний танхим одоо бүх юмыг бол та нар нэгэн түрээд ирчвэл бүх юмтай л танилцсан шүү дээ. Тэгээд үнэхээр дараа нь одоо юу гэдэг PhD сурах юм боломж байна уу ч гэдэг юм уу тийм ээ. Үнэхээр тэр нь гэхдээ одоо чин сэтгэлээ шүү дээ. Үнэхээр чи тэрийг судалмаар, сурмаар ийм зүйл байгаа тохиолдолд тэр танхимынхаа хүмүүстэй холбогдоод тийм ээ. Тэгээд чамд аль хэдийн өмнө авсан нөгөө англи хэлний оноо юу гэдэг тийм айгүй айтайхан recommendation байгаа. Энэ профессор энэ танхимынхантай ингээ 1-2 жил харилцаатай байсан. Өмнөх одоо ингээд харилцаа байгаа. Тэ чиний тэр олон улсын хурал дээр асууж байсан ухаалаг гоё асуултыг тэр хүн санаж байгаа ч гэдэг юм уу те. Тэ ингээд одоо жишээ нь би PhD оюутан болж болох уу? Ингээд таны юм ингээд яг юм бол хүн татгалцахгүй л те. Татгалцах магадлал бага. Тэ. Тэгэхээр бид нар яг юм өөрсдийнхөө перспективийг ингээд өөрчлөх хэрэгтэй байлээ л те. Па гэл. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бид нар бол дандаа тийм боломж бол ерөөсөй байхгүй. Боломж бол хэдхэн хүнд байгаа. Тэ. Тэгэхээр би тэр боломж олгодог одоо ичдтэй павертай хүн л миний дотны хүн байхгүй бол би ерөөсөө ямар шансгүй гэж тэгж бодож болохгүй юм бэл. Орчин цагт. Тэ. Ер нь бол миний яг PhD-гээр ирсэн замналд бол яг саяны түүхүүд айгүй их байгаа. Тэгээд би яг энэ танхим дээр өмнө дадлах хийжсэн. Тэгээд бас одоо ингээд өмнө харилцаатай байдаг байсан профессор хүмүүстэйгээ эргэж холбогдоод тийм ээ. Тэгээд ингээд судалгаа шинжилгээ хий ахиж юм сурыг олон те эн чин би ингээд хагалгаагүй хийдэг хүү хаа гэж болохгүй шүү дээ эн чин ахиад сурах юм амар их байгаа байхгүй. Тэгэл өмнө нөгөө бас хоббиэр явж байгаад өгжсэн англи хэлний оноо байсан. Өхүүлчээгүй арай өхөхөөс өмнө. Тэгээд яасан би ч амар олон оноо өхүүлжсэн байхгүй юу. Оюутан байхдаа 1-р курст IBT-г 95 оноо өхүүлжсэн. 1-р курст Момбушаа өгөөд 1-р шатанд байгалийн ухаанаар тэнцсэн, 2-р шатанд унжсэн. 2-р курст SAT өгөөд 1560 билүү. Тэр үед яг нэг дундаж оноо Америкийн элсэгчдийн нэг дундаж 1600 оноо илүү 1560 оноо илүү аваад тэрийг өхүүлжсэн. Тэгээ эцсийн бүлэгт бүр оюутан болсон. Бүр төгснөхийн дараа насан туршсан нэг IELTS өгөө тэрийг ашиглаж байсан. Тэгэхээр базаад хэлэх юм бол энэ дэлхий дээр ингээд тэ сайн оюутан тэр оюутан амар ухаантай бүгдийг мэддэг байх ямар шаардлага байхгүй. Гэхдээ үнэхээр потенциалтай бөгөөд юм сурах хүсэлтэй хүн байгаа тохиолдолд тийм хүнтэй болохоос тийм хүнийг хайж байгаа багш нар бол зөндөө олон байдаг юм шиг үлээ л гэж би. Багш нөө шав бэлэн болвол багш бэлэн болно гэдэг үг гэдэг шүү дээ. Тийм наачаст шав бэлэн болсон цагт багш өөрөө гарч ирнэ гэж байна шүү дээ. Наачаст тэр хамгийн үнэн үг юм байна гэж би зүгээр бодсон. Яг ч л интернетийн ирэх үед бол тийм. Сая тэгэхээр бол үнэхээр олон улсын тийм хорлын зөвлөгөө бол үнэхээр аймаа гоё зөвлөгөө байна. Тэрийг бүр дараа заавал яг нэг гоё ашигламаар хэрэгжүүлж үзмээр үнэхээр аймаа гоё яг нэг гоё зөвлөгөө байна. За тэгэхээр одоо яг илүү яг энэ эрүүл мэндийн салбарын залуу одоо шинэхэн төгсөгч ч юм уу те залуу эмчнэрт та яг ямар одоо ийм ур чадварыг заавал суралцаарай гэж хэлж байгаа. Ямар ур чадварыг илүү суралцаарай гэж хэлэх вэ, зөвлөх вэ? За яг би бол ингэж бодож байна. Салбар болгон өөрлөлтөө. Гэхдээ ер нь бол ийм байсан. За нэг би жоохон ухаад. За ингээд клиникийн шинжилгээ ухааныг ингээд явдаг те. Хажууд нь ингээд биолог, био ангаах ингээд тусдаа ингээд явдаг байлаа шүү дээ. Одоо бол ер нь ирээдүйд яах гэдэг вэ гэхээр маш олон клиникийн асуудлууд нөгөө биологийн мэдлэггүй бол болохгүй болох гэдэг байгаа байхгүй. Тийм тэр бол маш үнэ. Тэгэхээр хуучин одоо эмнэлзэн үе чинь зөвхөн туршлага те нэг протоколд үндэслээд ингээд явцдаг байсан бол одоо нөгөө нэг bench to bedside гэдэг шиг те ерөөсөө тэр судалгааны бенч дээр байгаа юм шууд бараг л өвчтний орлоо очих хоёр энэ за айгүй ойртоод байгаа.
Гэтэл ер нь ч болцсон л доо. Гэтэл яаж байгаа вэ гэхээр бид нэр таад боддоо бидний багш нар одоо өмнөх үеийнхэн амар хичээгээд нөгөө клиникийн салбарч ер нь дөхүүлээд ирсэн шүү дээ. Тэ? Тэр үнэн. Бид нар бол тэрийг бас хэлээд ингээ баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байхгүй. Яг тэгэхээр биднэрт тэдний үед хэцүү байсан юм одоо биднэрт хэцүү харагдахааргүй болцсон. Гэтэл бид нар тэрэнд ханаад ингээд явж итэл яах вэ гэхээр нөгөө сайенстайгаа ингээ холбогдоод ороод ирээд тэр чинь ингээд судалгааны төвшнгөөс амьдралд ороод ирвэл яах вэ? Бид нар нөгөө зөвхөн клиник дээр гацаал байж байгаа юм бол ахаал 30-40 жил хоцсон шүү дээ. Удахгүй. Суур шинжлэх ухаан гэж юмтайгаа айгуу сайн холбоотой явах хэрэгтэй юм байлаа. Тэгэхээр тийм болохоор ч би энд байгаа байхгүй. Одоо айхтар би бол ингээд Японд ирээд сураад тэгээ дараа нь ингээд айхтар постдок мок хийгээд яг магадгүй л дээ. Гэтэ би ингээд нэг онколог судлаач болохгүй л бах. Би эмчээ хийн л гэж бодож байгаа байхгүй. Гэхдээ энэ сурсан эрдэм бол яг амьдралд хэрэг болох гэдэг байхгүй. Тэг. Энэ бол ингэхгүй бол ахаал 20-30 жил хоцорчвол баларна шүү дээ. Арай гэж барьж ирж исэн юм чинь пак гэж хоцорч магадгүй гэсэн. Эхний асуудал. Тэг. Өшөө хоёр дахь асуудал юу вэ гэх юм бол за мэдээж энэ хэл сур муур тийм балаа энэ бол угаасаа ойлгомжтой тий. Тиймнээс гадна ер нь код бичиж сурах хэрэгтэй юм шиг байна. Тэг. Энэ код бичиж сурах асуудлыг ингээд менюс бол ингээд баг 10 жил ингээд хойшлуулж байгаа. Одоо миний жишээ бол амар хэцүү бахаа гэж төвөгшөөгөөл те. За би ингээд энэгүй баг болчих бахаа гэж бодоол яваал байсан чинь миний бодлоор баг болохгүй л болж байгаа шиг байна. Тэ. Тэгэхээр стил би хаширсаар л байгаа л да. Гэхдээ энэ бол заав сурах хэрэгтэй юм байсан юм шиг байна. Гурав дахь юм бол болж өгвөл интернеттэй юм мэдээж хийдэг байх нь би хэрэгтэй гэж боддог. Ажилбар хийх. Яг тэгэхээр одоо ингээд клиникийн зүгээр нэг шийдвэр гаргалт юм хом тэ аюу олон юм зүгээр компьютер бидрийг ажилгүй болгож штэ. Тэгэхээр энэ бол нөгөө нэг эрүүл мэндийн салбарын амар олон хүн энэ давлгаанд өртөн штэ. Тун удахгүй. Одоо ч өртөөд эхэлсэн. Тийм болохоор тэрнээс нэг өөрсдийнхөө амьдралын хугацаанд зугатаач гаргана. Яванда мэдээж робот ажилбар хийн л дээ. Тэрнээс өмнө бол тодорхой хэмжээгээр ажилбартай салбарт ажиллах нь илүү аюулгүй байж магадгүй гэж би зүгээр боддог. Гэхдээ доторхоо ингэж хэлэхээр үгүй л гэдэг юм бэ. Тэгэхээр энэ нөгөө миний мэрэгжлийн байс байж магадгүй шүү. Тэ. Яа баярлаа. За тэгэхээр манай подкастын манаас цаг дуусаад өндөрлөх төгч чинь тэгэхээр сүүлийн асуултыг асууя гэж бодож чинь тэгэхээр одоо яг та судалгааныхаа докторийн ажлыг хийж дуусгачаад яг ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Ойрын зорилго юу байгаа вэ? Тэр талаас асууцаач постдоко хийх чинь үү? Илүү эсвэл яг клиник тал руугаа ирээд ажиллая гэж бодож байгаа юу? Би бол ингэж бодож байгаа. Ер нь ингээд одоо бол айгуу дэжгүй сонголттой болчтой юм л. Юу гэхээр тэг хүсвэл постдок янз бүрийн юмд аплай хийгээд өшөө явчих бас боломжтой. Гэхдээ надад бол тийм хүсэл байхгүй байгаа л да. Гэхдээ бол тийм одоо боломж сонголттой болчихж байгаа. Болох бах. Гэхдээ би бол ерөөсөө шууд харина л гэж бодож байгаа. Тэгээд яг өөрийнхөө мэрэгчлэр ажиллаад тий одоо хийн гэж яг тэгвэл яг манай чиглэлээр ч гэсэн хийх шаардлагатай түмэн ажиллагаа. Тэгээд одоо бол яг шууд аваад хэрэгжүүлээд үзчмээр зөвхөн клиникийн гэлтгүүтэй судалгаа шинжилгээ талдаа ч гэсэн тийм айдианууд надад байгаа. Яг Монголын нөхцөлд айгүй хэрэгтэй байж болохоос. Тэгэхээр миний дараагийн юу бол шууд харих. Би ерөөсөө тэгэл шууд билет аваад харина л гэж бодож байгаа. Тэгэхээр таны одоо судалгааны ажил 2 жилийн дараа дуусах бах тий? Тий, одоо жил хагасын дараа л дуусна. За тэгэхээр урдахгүй жил хагасын дараа төвшин эмч маань ирэх нэ. Монголд ирээд тэгээд Медпластаа хамтраа зөндөө олон гоё зүйлийг хийн гэж бид нар тэсээ одоо хүлээж байгаа. За баярлаа. За ёо босод тийм ээ одоо энэ тэнд лицензийн шалгалт өгөөч юм уу? Тийм ээ тэгэж ажиллаж байгаа ингээд харахад бол бүр next level юмнууд давцсан юм шигтэй. Тийм хүмүүсийг эхний
юунуудаа оруулаад намайг энэ удаагийн юунд урьж хагаад би бас баярлалаа. Тэгээд маш хүн гүнзгий биш ч гэсэн тийм practical болтугай. Гэхдээ хамгийн гол нь хүнд хэрэгтэй гэж бодох үз сэдвүүдийн талаар та хоёртай ярилцахад бол маш таатай байлаа. Тийм маш гоё сэдвүүдийн талаар ярьж яг нэг тийм амьдралд яг хэрэгцээтэй нэг тийм зүгээр нэг энгийн зүйлс биш яг нэг гоё аюу гоё хэрэгцээтэй зүйлсүүд ярьсан маш гоё дугаар болсон байх гэдэгт бол итгэлтэй байна. Бидний урилгыг хүлээн авч өөрийнхөө үнэтэй цаг хугацааг зарцуулан биднэрт алтан туршлагаасаа хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд подкаст сонсогчдын өмнөөс танд талархлаа илэрхийлж байна. За тэгээд одоо таны бас дараагийн судалгааны ажил те цаашдын ажилтнаас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд сүүлийн минутыг танд бэлдэж байна. За тийм сүүлийн минут гэхээр яг нь ер нь зөвхөн эрүүл мэндийн салбарын хүмүүс байгаа болохоор тийм би бол юу гэж сүүлийн үед боддог болоод байгаа гэхээр бид нар нэг талаар амар азтай. Яг гэхээр одоо ингээд маш их асуудал шийдэх болох асуудал ихтэй байгаа гэдэг чинь бас бидний амьдрал айгүй exciting баггүй юу? Тэг хийх юм айгүй ихтэй. Хийх юм нь гаццсан газар чинь бас айгүй хэцүү юм билээ шүү дээ. Тэг хамаг юм нь гаццсан тэг ингээд явахад тэгэхээр Монгол улсын яг өнөөгийн нөхцөл байдал бүх юм нь ингээд эрүүл мэндийн салбарт айгүй хэцүү байгаа. Нэгдүгээрт жилд 19 оны байдлаар 100 гаруй сая доллар маш их мөнгө. Ер нь бол тэрнээс хэд дахин нугалсан мөнгийг зөвхөн медикал туризмээр монголчууд гадагшаа алдж байгаа. За ер нь бол Монголд эмч нарын нэр хүнд тийм сайн биш учраас за дунджаас дээж давхаргын Монголд тэр болгон эмчлүүлэх хүсэлгүй болсон. Энэ бол гашуун нөө. Эсрэг талаасаа яаж байгаа вэ гэх юм бол хамгийн ангахч ингээд айгүй мэдлэгийн болон потенциал айгүй сайтай хүмүүс ордог ч гэсэн энэ салбарт тууштай насан туршийн карьераа хүмүүс тэр болгон зарцуулж чадахгүй байгаа. Чаддаггүй. Маш их потенциалтай хүмүүс энэ салбараас ингээд хальшаад юм уу ямар нэгэн байдлаар ингээд хаягдаад өнгөрдөг. Эцсийн бүлэгт бид нэр ингээд Монгол улс даяараа эрүүл мэндийн салбар нь им тэнцвэргүй те ийм байдалтай байгаа. Тэгэхээр биднэрт бол манусыг нэг үе гэж бодсон. Манусын үеийнхэнд те амар их хийх юм байгаа. Тэгвэл энэ бол айгүй гоё. Бид нар бол яг энэ асуудлыг шийдээд тэ карьерийн төгсгөлд тэ хүмүүс Монголд иж эмчлүүлдэг болсон юм аа. Эсвэл Монголоос хүн явж эмчлэгдэхээ болсон юм аа тэ. Гэт эргээд хараад яриа сууж явах тийм зорилго тавиад ажиллах хэрэгтэй хаа л гэж бодчих. За маш баярлалаа.